Банкны тухай хууль орж ирж байна. За манай ард иргэд бол хамгийн түрүүнд бас харж байгаа зүйл бол энэ банкны хууль хүү одоо буураад ирээсэй л гэж яг ард иргэдийн арьсан дээр гард амьдралд мэдэгдэх ёстой юм тэр л байгаа шүү дээ. Энэ Монгол банкны нөхдүүдээс нэг хоёр юм асуучмаар байгаамаа. Банкны салбарын өрсөлдөөнийг дэмжих чиглэлд энэ хуулийн өөрчлөлтөнд юм орж ирж байгаа юу? Гадны банкыг оруулж ирэхэд одоо саад хориг тавиад идэг юм аа. Яаж шийдэж байгаа вэ? Саяхан л одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр бас ярьж байсан зарим одоо компаниуд банк байгуулах хүсэлтээ бүрэн бүрдүүлээд бүх хүч баримтаа өгсөн зөвшөөрлийг өгдөг. Аргаваараа шүүхтээд шүүхийн шийдвэр нь гараад ямар нэг шийдвэр гаргаа гэд гарцсан гэд мэдээллүүд гарч ил. Энэ өрсөлдөөнийг нь дэмжижээвэл энэ хүүн буураад явна шүү дээ. Бүтээгдэхүүнийг нь одоо хямдарч ирнэ гэсэн үг их үүсвэрнэ тий. Тэгэхээр энэ дээр нь одоо та нар тэр зөвшөөрлийг нь заавал за үгүй бол үгүй гэж тодорхой хэлээд бас энэ бизнесийн орчноос хэлэх нөгөө талдаа энэ өрсөлдөөнийг дэмжих чиглэлд нь тодорхой шийд гаргаад өгчих болдоггүй мүү? Яагаад өгдөггүй юм? Тэрийг нэг асуучмаар байна. Хоёрдугаарт энэ хуулийн дээр энэ хуулийн төсөл дээр бас нэг асуулт байна. Энэ олон гишүүд асууж ах шиг байна. Энэ нэг хувьцаа эзэмшигчийн эзэмсэх дээд хэмжээ 20% болох ажил нь яг үндсэндээ бол үндсэн гол шинжилэл нь энэ дээр явж байгаа байхгүй. Тэнгүүд энэ нь 6 жилийн дараа хэрэгжинэ гэдэг. Яагаад 6 жилгээд оруулсан юм бэ? Энэ их хурл өөрөө энэ шинжилгээг хийж байгаа. Энэ их хурлын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжих байдлаар оруулж ирэх боломж байхгүй юу? Энэ тодорхой хариулж өгөөч гэж үсэн энэ хоёр төрлийн асуулт. Баярлалаа. 82 Монгол банкны тэргуун дэд хэрэглэгч төлгөө. За данд нэмгшүүний асуултанд хариулъя. За сүүлийн асуултаас нь хариулжээ. 6 жил гэдэг тоо маань бол шийдвэрээр нэлээд яригдаад гарсан байгаа. За IPO гарах нээлттэй одоо компани хувьцаат компани болоход бол 3 жил, 20 өмнө бол 6 жил гэж явж байгаа. Зарим орны туршлагуудыг харахад бол 6 сараас жил орчимд бол одоо энийг хийх боломжтой гэж үздэг юм байлээ. Зарим орнуудынх бол за би яг нэр усаар нэлээдгээ. За яг иймэрхүү адил төстэй хуультай орнууд дээр бол одоо бүгд найрамд Солонгос улсыг болохоор 6 сар гэж байна. Таиланд улсыг бүр 3 сар гэсэн хугацаатай тавьж үүсгэсэн юм байлээ. Харин Индонез улсыг болохоор 5 жил гэх мэтчлэнгээр энэ бол харьцан адилгүй байгаа гэж бодож байгаа. Энэ сандлыг бол одоо хэрвээ энэ хууль дэмжигдээд ингээд цаашаа тохиолдол ажлын хэсэг гарна. Ажлын хэсэг дээр бол энэ цаг хугацааны хувьд бол одоо өөрчлөх бүрэн боломжтой байгаа. Тэгэхээр таныг тэрэн дээр бас санал өгөөрэй гэж хүсэж байна. За өрсөлдөөнтэй холбоотой асуудлаар бол банкуд бол Төв банкны тухай хуулиараа хүсэлтээ өгч аливаа хуулийн этгээд болон иргэд дөрмийн сан болон бусад одоо холбогдох шалгууруудаа хангасан тохиолдолд банкны эцсийн одоо эзэмших эрхийг бол хүсдэг байгаа. Өнөөдөр хүртэл одоо энэ хуулинд бол хэвээрээ мөрдөгдөж байгаа. За энэ дээр болохоор банкыг бол ер нь бол айхтар төрүүлжүүлж бол өгдөг. Гэхдээ өнөөдрийн хувьд бол нийт 12 банк маань өөрсдөө 5 топ 5 банк буюу системийн хэмжээнд нөлөө бүхий банк гэж явдаг. Бусад банкуд бол 2 дугаар бүлгийн банк гэж явдаг байгаа. Энэ банкуд нь өөрөө corporate буюу одоо байгууллагын эртэл буюу иргэдэд чиглэсэн ийм бизнес буюу зах зээлүүдэд хувааж эзлээд ажиллаа явж байгаа. Өнөөдөр бол энэ бол нээлттэйгээр явуулж байна. Мөн ажлын хэсгээр бол банкуудыг төрөлжүүлэх хуулинд бол зохицуултуудын төрөлжүүлэх хүртэл одоо арга хэмжээ авах нь зүйтэй байна гэсэн саналуд бол явжлаа. Энэ бол ажлын хэсгээр бол одоо нээлттэй яригдаад одоо дэмжигдүүл орох боломжтой саналуудаа гэж хэлмээр байна. Мөн та М банктай холбоотой асуудлыг бол би ярьж байгаа гэж ойлгож байна. Энэ банкны хувьд болохоор холбогдох материалын өнөдөө бол өгсөн гэж ойлгож байгаа. Гэхдээ Монгол банк материалыг бүрэн гүйцэд авснаас хойш 60 хоногийн дотор одоо болно болохгүй гэсэн хариугаа өгөх үүрэгтэй байгаа. Тэгээ энэ хүрээнд бол одоо Монгол банкны бүтцийн өөрчлөлт бодлогын газрын зөвшөөрлийн хэлтээс болон хууль эрх зүйн газрынхан бол олон одоо шат амжилттай энэ ажил нь яваад удирдлагатай юм болов уу гэж би хувьдаа бодож байна. За эрхэм гүшүүн сайн банкгийн амар сайхан асуулсан.